Энэ нөгөө нийгмийн даатгалын хууль ингээд одоо их хурл руу орж ирэхэд ингээд бэлэн болцсон байгаа гэдэг сая ярьлаа тий. Энд дээр та зөв танилцсан байлгүй зүгээр гол өөрчлөлтүүд энэ одоо ямар зүйл занг дээр байна? Таны бодлоор тийм ээ? Тий, танилцсан. Бүр эхнээс нь хуулийг боловсруулж байгаа хэвчэд бас одоо ажиллаж исэн. За. Бид энэ нөгөө хуулийнхаа тодорхой хэсгүүдийг өөрчлөөд бол батлуулсан. За. Би эхлээд бас яг хуу бид ингээд нөгөө нийгмийн даатгалын тогтолцоо энэ дээр хийгдсэн зарим нэг одоо 23 оны өөрчлөлийг бас зориуд бас боломж олсон дээр ярмаар байна. Энэ чинь нөгөө ярих өнцөг гэдэг нэвтрүүлэг шүү дээ. Тийм ээ. Би ярих өнцгөө бас одоо болж байгаа зүйлийн талаар ярьдаг өнцг рүү оруулмаар байна. Нийгэмд бас бид чинь байгаа зүйлийг эргээд одоо чинь ярьж явах хэрэгтэй шүү дээ. Тогтцооны өөрчлөлтийн одоо гэх юм уу бид одоо нийгмийн даатгалд бас сайн одоо гэж болох өөрчлөлтүүдийг бол 23 оны 7 сарын хуулиар хийж эхэлсэн юм байна. За энэ хамгийн чухал өөрчлөлтүүд бол нийгмийн даатгалын сангийн удирдлагын асуудал ирдэг. Нийгмийн даатгалын сан гэдэг бол өөрөө сан бол цэвэр мэргэжлийн удирдлагатай байх хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ яаж юм гэхээр зэрэг энэ нийгмийн даатгалын сангийн удирдлагыг захиргааны удирдлага болохоор зэрэг мэргэжлийн биш одоо чинь шийдвэр гаргачих гад тэнтэй холбоотой бас нөхцөл байдал үүсэж ирсэн. Энийг бол бид илэн далд ямар мэргэжлийн хүмүүс удирдах хэрэгтэй. Энэ санхүү эдийн засгийн чиглэлийн одоо мэргэжлийн улсууд гэсэн үг шүү дээ. Одоо цэвэр энэ чинь сан юм чинь одоо цэвэр мөнгө одоо хоримтлол бүхээс хамшаас мөнгийг аливжуулж чаддаг улсууд удирдах. Нэгдүгээр мөнгийг одоо шин зөв одоо шин зохистой зарцуулах хэрэгтэй. Одоо шин орлого болон зарлага байж байгаа шүү дээ. Нөгөө төгөр эн чинь сайн юм чинь сангийн мөнгийг бас аривжуулах чиглэлээр мэргэжлийн шийдвэр гаргаж байгаа хэрэгтэй юм. Тэгэхээр тэр мэргэжлийн удирдлага гэдэг нь нийгмийн даатгалын үндэсний зүйл бол өөрөө байж байгаа. Энэ бол одоо том одоо удирдах хамтын шийдвэр гаргадаг өөрийнх нь одоо гол зохион байгуулалт нь. Энээс гадна энэ мэргэжлийн төвшин шийдвэр гаргахад нь тооцоо судалгаа хийж дэмжлэг үзүүлэх одоо чинь хороод мэргэжлийн хороод ажилладаг болсон гэсэн. Мэргэжлийн хородоос гадна хяналт шаардлагатай учраас олон нийтийн хяналтын бас зөвлөлүүд ажилладаг болсон гэсэн. Энийг бид нар энэ хуулиар хийж чадсан. Та бас мэдж байгаа бох энэ Капитал банкнд л мөнгө алдчихсан тэр одоо нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг бас банкнд байршуулах эрх нь байдаг юм л да. Тэгээ байрлуулснаас болоод нэг мөнгө алдчихсан 104 төгрөгийн одоо чинь мөнгө алдсан гэж ярьдаг. Тэрний яг нэг 38 төгрөгийг буцааж авсан. За үндэсний одоо хөрөнгө оруулалтын банкнд бас 104 төгрөгийн Чингис банкнд уучлаа. Чингис банкнд 100 Чингис банк шүү. 103 төгрөгийн одоо чинь мөнгө олчихсан гэл. Тэгэхээр энэ бол нөгөө мэргэжлийн удирдлаггүйгээс болсон асуудал. Яг уу одоо бол тэрийг шийдсэн. Энэ бол 2024 оны 1 сарын 1-ээс одоо хууль шинээр хэрэгжихсэнтэй холбоотойгоор энэ үндэсний хороод бол 12 сард нь байгуулагдаад 2025 оны 1 сараас эхэлсэн шийдвэрүүд нь бол яг энэ мэргэжлийн одоо хороодын үндэснээр байгуулагдсан. Би танд бүр зориуд тоо хэлье. За 2025 оны 1 сарын 1-ээс эхлээд нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгө үлдэгдлийг бол одоо хамгийн эрсдэл байхдаа банкнд байршуулж тэндээс бол тэрийг одоо чинь менежмент хийх эрхийг бол лесэнтэй холбоотойгоор саяны хэлсэн мэргэжлийн хороо мөсийн зөвлөөр шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлж энэ шийдвэр ихнээсээ гарсан. За одоо миний авсан мэдээлэлээр бол 700 тэрбум төгрөгийг одоо чинь банкнд байршуулсан. За энэ банкнд байршуулсан энэ мөнгөн хөрөнгө бол жилийн дараа бол 105 тэрбумаар одоо өсөхөр ийм одоо чинь менежмент ихнээс хийгдлээ гэсэн үг. Ямар менежмент хийж байгаа юм? Менежмент гэдэг нь бол саяны мэргэжлийн хороо бол өөрөө банкудаас сонгоод эрсдэл багтаа банкудаас сонгоод тэгээд тэндээсээ бол одоо үндэсний зөвлөлийг шийдвэр гаргахад бол за энэ банкнд ийм хүүтэй байршуулах нь хамгийн эрсдэл багтаа мэн гэдэг мэргэжлийн одоо чинь зөвлөгөө өгнө гэсэн үг. За ийм шийдвэр гаргасан. Тэр шийдвэрийг эхнээс нь гаргалаа гэсэн үг. За ингээд мөнгө хөрөнгийг арвижуулах одоо менежмент хийж яах гэсэн үг шүү дээ. За нөгөө одоо тэгвэл арвижуулах маань ганцхан банкны хүн дээр л байна уу? Өөр одоо энэ бусад өндөр ач холбогдолтой одоо өгөөчтэй бусад одоо юу бонд юу ч үгүй тийм юм руу хийж болох юм уу? Маш зөв асуулт асуулаа. Тэгэхээр одоо тэрнээс гадна саяны миний хэлснээс гадна 300 тэрбум төгрөгийг засгийн газрын үндэс цаас судалж авсан байна. За энэ тэгэхээр мэргэжлийн менежмент орж ирнэ гэсэн үг шүү дээ. Ер нь дэлхийн нийтээр энэ бол нийгмийн даатгалын сан бол өөрөө сан учраас одоо тодорхой одоо үлдэгдлийг бол арвижуулж авах хэрэгтэй. Тэгжээж нөгөө мөнгөнийх нь үнцнийг алдагдуулахгүйгээр сан бол одоо үр ашигтай ажилладаг ийм хэлбэр рүү орлоо гэсэн үг. Тэгэхээр энийг бол бид ингээд заавал ярьж